Нэгийг нэмэхдээ бэлгүү эсвэл сорилтоо. Үнийг хэлэхэд энэ бол өөрөө нэг статус. Нэгийг нэмэхдээ бол эр хүний багаархал. Түүнтэй хамт явхад хүмүүс анзаарч хардаг. Тэр үсгэлэнтэй, өөртөө анхаардаг, өөртөө итгэлтэй, сонирхолтой. Ямар ч арга хэмжээнд хүмүүсийн анхаарлыг татдаг. Олны дунд тэр бол жинхэнэ хатан. Яриан тодорхой, өөрийгөө илэрхийлэх чадварч хүчтэй, харизмтай. Тэр ямар ч хамт олонны уур амьсгалыг сэргээдэг. Бас өрөөлж бусдаас ялгарч чаддаг. Харин гэртээ бол өөр энерги. Тэр эрхэлсэн, сул дорой эмэгтэй биш. Тэр хүчтэй, шийдэмгий, би өөрөө шийднэ гэсэн хандлагатай. Заримдаа зорьсноо хийж урагшилдаг. Яг энэ олон хүнд алдаа гардаг. Учир нь ийм эмэгтэй хүрээнд хорж чимээгүй суу гэж хэлж болдоггүй. Хэрв эрэгтэй түүнээс сул байвал түүнийг шүүмжилж, үнгүйдүүлж, өөртөө итгэлийг бууруулж эхэлдэг. Тэгэх тусам тэр улам хадуу, улам хүчтэй болдог. Харин эрэгтэй байнга гомдуулж хариуцлага өөрч чадахгүй бол ийм харилцааг эрхлүүлэгч хэрэггүй. Тэр эмэгтэй хүчтэй энергийг даахгүй. Харин хажууд хүчтэй эр хүн байвал дардаггүй. Харин улам хүчрэхэг болгодог, эвдэггүй. Харин зөв чиглүүлдэг бол энэ бол жинхэнэ аз. Учир нь нэгийг нэмэхдээ хайрлж үнэхээр чаддаг. Гэтэ өөрийн хүчнээс нь айдаггүй. Түүнийг хүндэлдэг хүний дэргэд тэр бүрэн нэгддэг. Тэгэд тэр бульдозер биш, харин дулаан энерги болдог. Инхрийлэл, хааламж, дэмжлэг, урам зоригийг их болгодог. Сул дорой эр хүнд, сорилт, хүчтэй эр хүнд амьдралын хамгийн том бэлэг болдог.